За сайн мэцгаанаа сонсогчдоо. Энэ удаагийнхаа дугаараар Монгол Улсынхаа нийслэл Улаанбаатар хотоос Дэги болон Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоос тэгшээ мэдчилж байна. за өглөөний мэдгшээ. За орой минь Дэги нилээ орой. Маш завгүй. Дэги бол орой улан завгүй бололоо. Тийм үнтэй цаг гаргаад бичиж сунаа. За битэр энэ удаад сонирхолтой ном сонгож авсан тий. The Art of Learning буюу суралцах урлаг гэдэг сонирхолтой номыг сонгож авсан байгаа. Тэгээд номны маань зохиогч бас Жош Вейцки ингээд шатрын мастер тайчи гэдэг одоо хятадын тулааны урлагийн мастер дэлхийн авраг ийм хүний бичсэн аливаа зүйлийг суралцах тултал нь мастер хийн гэж юу вэ тийм бэ? Тэрний тулд яах ёстой бэ гэдэг талаар өгүүлсэн маш сонирхолтой номыг сонгож аваад ярихад бэлэн болоод байж байна. Тэгээ зохиолч маань бас Барселоны жижигсөгийн хар бүстэй гэж сүлт нь мэдэж авсан. Тэгээ бас энэ зохиолчийн тухай кино байдаг юм шиг байлээ тий. Шатрын The Search for Bobby Fischer гэдэг тий. Тэр алдартай бас нэг яг л нэг 3 4 5 6 настай хатаал ингээд амар алдарт гарч эхэлээл маш тийм багаасаа бүр ингээд шатартай айгу алдартай байсан тийм маш шатарчнытай холбоотой. Тэгээд маш ойролцоо байдаг учраас түүнийг сэтлвэсэн тийм кино байдаг юм байлээ. За тэгээ хоёлаа ном руу гарахаас өмнө Нодломшил сараа подкастынхаа ерөнхий эдгийчийг дурдъя. Эрүүл амьдралын хэм маяг tweet-гээ эрүүл амьдрал чанарыг эрхэмлэгч подкаст ерөнхий эдгийгч Denk Pharma-га. За тэгээд ном руугаа шууд орё гэж бодож байна. Ном маань ерөөдөө үндсэн 3-5 хэсгээс бүрж байгаа. За тэгээд бит хоёр маань ижлээд ярих болно. Хэсгээр ерөөдөө Josh Weiss гэдэг шатрын амьдралын тухай, тэгээд шатрын өөрийнх нь карьерийн тухай ярьдаг. Тэгээд Нью-Йорк хотод гэр бүлээрээ амьдардаг байсан. За тэгээд нэг өдөр болохоор Washington Square Park гэдэг яг л мэдэндээ ингээд шатар тоглодог тийм хүмүүстэй парк байдаг. Тэрний хажуугаар 6 настай хата ингээд алхаж явж байгаад анх ингээд шатарлоо хараад ингээд ямар сони юм бэ гэл ингээд айгүй санаачнуудаар ингээд хараад тэгсэн чинь тэр шатар тоглож байсан нэг хөвшин настай хүн болохоор чи тоглох уу гэж асуусан чинь ээж нь зүгээр энэ шатар тоглож мэддгүй юм ингээд зүгээр би жоох хүмүүс нэгээд танихгүй мэдгүй юм байсан ч гэсэн тийм жоо одоо завтаа болохоор жоохон заагаад өгөө гэд. Тэгээд ингээд анх ингээд тоглож эхэлдэг байгаа. Тэгээд тэрнээс шиг ганц хидэд нүүдлүүд ингээл хийж өгвөл ингээл тэгэл тэгсэн чинь ингээд цаанаасаа Josh Weiss-ийн болохоор ингээд нилээн бүр ингээд сайн тоглоод нөгөө хүн бүр ингээд гайхаад хүмүүс ингээд очрол зогсоод тий ээжийн сүлрээ бүр ингээд гайхаа юу болоод байна гээл тий. Тэгэж анх шатрын гарагаа эхэлж энэхүү Washington Square Park-аас одоо гудамжны шатарчд гэх юм одоо тий тэр одоо хаасларууд гэдэг байхгүй шатрын хаасларууд өдөржингөө сууж лээд энд нар ингээл явах болгоно тэндээс хамгийн ихэж шатар цавглаад цураад шатарт дууралж шатарт ингэж бүр ингээд маш сонирхолтой гэдэг мэдсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө тэнд хитэн сар надад гудамжны шатарчтад ингэж тоглож эхэлсэн. Тэгээд тухайн үед болохоор бүгд нөгөөдөл Josh Weiss-ийг мэддэг болсон байсан. Тэгэл ингээл тоглох болгонд хүмүүс ингээл богинорол те ингээл ирээл тоглодог гэсэн байгаа. Тэгээд яг нэг удаа ингээд тоглож исэн чинь Bruce Pandolfini гээд энэ нэг шатрын их мастер хажууд нь ирсэн байсан. Хажууд нь ирээд нэг тоглолтыг ингээд анзаараа сууж байгаа. Тэгээд аавтай нь хэлсэн юм байл да. Танаа хүүч нь маш тийм шатарт те авьяастай хүүхд байна. Энийг хөгжүүлэх хэрэгтэй. Би тэгээд багш нь болёо гэж шатрын их мастер хэлсэн. Тэгээд аав нь бол яг тухайн үед болохоор тэрхүү шатрын их мастерыг өмнө нь Bobby Fischer, Boris Spassky гээд энэ Америк Оросын холбооны тухайн үед болохоор социалист Оросын тэр хоёрын тэмцээнийг тайлбарлаж байгааг нь сонсч байсан учраас Bruce Pandolfini гэдэг хүнийг бол мэдчихсэн. За тэгээд тэгэнгүүт ингээд нөгөө нэг яг л нэг алдартай шатарч юм Bobby Fischer-ыг санаанд ороод манай хүү тийм болох юм биш үү гэж бодлоо яг түүнд орж ирсэн юм шиг байна. За тэгээд ингээд энэ алдартай шатрын их мастерын шав нь болохоор болоод ингээд бэлтгэж эхэлдэг байгаа. Мэдээж ингээд гудамжны шатарчтайгаа хамтаа ингээд тоглоод тэндээс өөрийнхөө л нөгөө зүм юугаар тоглож байгаа шүү дээ. Нөгөө тийм яг классик сургууль байхгүй те школ байхгүй багш байхгүй хүн болгоноос ингээд зөвлөгөө аваад тоглож байгаа. Гэтэл ингээд яг энэ хүү шатрын их мастертай ингээд
яг шавн болонгууд энэ шатрын их мастер болохоор яг классик талаас нь шатрыг тоглох гад маш олон зүйлийг зааж эхэлдэг. Тийм тэгээд эхэндээ болохоор ингээд нэг 6 настай хүү амар нөгөө зүрүүд өөрийнхөө сурснаар тоглоно гэсэн маягтай. Тийм учраас багш нь болохоор эхлээд найз болох хэрэгтэй юм байна гэдэг энэ хоёр ингээд хооронд аюу найз нэг хектар шатрын тухай ярихгүй амьдралыг ярих одоо бүр динзавр өдр ч юм уу лего тоглоом ч юм өөрийнх нь дуртай юмыг ярьж эхлээд найз болоод тэгээд дараа нь шатрын тухай тоглож эхэлдэг ба. За ингээд хэдэн сар тоглосны дараа бол ерөнхийдөө жил гарамтай тоглосны дараа Америкийн нэгдсэн улсын хамгийн өндөр рангтай шатрын тамирчдын нэг болдог байгаа. За эхний нэг жил бол яг ээж аав нь болохоор өөрийг нь бол шатрын тэмцээнүүдэд бол тоглоулаагүй. Учир нь хэм бол эхлээд эхний жилдээ яг фундаментал өөрийнх тэр фаундейшнээ сайн тавиад за тэгээ шатарт дурлаж шатрыг одоо дуртай болгох гэдэг нь хамгийн чухал. Яагаад бол тэмцээнд оруулаад эхэлчихэнгүүт тэмцээн гэдэг чинь хожигчтэй ялагдагчтэй. За та ялагдаад ирэх юм бол тэр 6 настай хүүхдэн дургу болно гэдэг тийм зүйлийг багш нь болон гэр бүлийн хүмүүс мэдчихсэн учраас ерөөсөө тоглоулаагүй байдаг. За тэгээд жилийн дараа тэмцээнд ордог байгаа. За тэгээд бага насны ангидл тэмцээнд ороод ерөнхийдөө хүн болгол те Joshua гэсэн айгүй сайн мэдчихсэн. Ирэх болгонд нөгөө чи явж энэ алдартай хүүхэд ч тэгэл тэгээд хожно гэдэгт айгүй ихтгэлтэй хамгийн анх 1985 он те Америкийн нэгдсэн улсын тэр аврах шалралт тэмцээнд орсон боловч хожигддаг. Тэгэл бүр ингээл тэгэл хожигдоод ингээд нөгөө чинь болохоор тэмцээнд орж гэж хожигдож үзээгүй байсан тухай те мэдээж нөгөө парк дээр байсан гудамжны шатар тоглодог хүмүүсээ бүгдийг нь хождог байсан. Айгүй сайн тоглодог байсан. Тэгээд ингээ хожигдоо тэгээд тэгмүүд нүү чинь бүр шокнд ороод би юу болчихваа гэ тэ. Тэгээд гэр бүлээрээ 100 яг уу амралт нь болоод явдаг болохоор нэг нэг юм шатар бодохгүй гайгүй болоо. Тэгээд намар буцаж сургуультай ирэхтэн шатарнд оргоо болцсон тэ. Би ерөөсө чадахгүй маань гээл тэ. Би ер нь ингээд их хэцэн байна гэж эхэлдэг боловч энэ ч яг нэг зөвл өөрчлөлт гарсан нь болохоор багш нь яг тэр талаас нь ерөөсө хараагүй те. Энэ хожигдно гэдэг чинь ямар нэгэн зүйлийг ялангуяа шатрыг илүү сайн болгоход сурах дараагийн алхам юм байна гэдэг талаас нь хүн маань тайлбарлаж өгсөн байгаа юм л да. За тэгээд буцаагаад шатартаа ерөнхийдөө ингээд дуртай болж эхэлдэг байгаа. За тэгээд нэг шатрыг бүр ингээ өөр нүдээр харж эхэлдэг. Бүх хүнийг хожно гэдэг биш. Харин эсрэгээр яаж хожил гарах уу, яаж сурах уу, аль талаас нь сурвал зүгээр юм гэдэг тэр талаас нь илүү ингэж те дараагийн удаа яаж сайжрах уу гэдэг талаас нь ингэж харж эхлээд дахиад дараагийн жилдээ бол хожил дээр гартдаг байгаа. За тэгээд хамгийн анх бага насны ангидл та Америкийн нэгдсэн улсын шатрын улсын аварга болж ингэж гардаг байгаа. За тэгээд энэхүү одоо байдлаас Josh White-ийн талаар ямар зүйлийг хэлэх гэдэг нь баялаа. Өөрийнх нь одоо тий ажигласнаар болох юм бол зэн шатар тий ялангуяа одоо шатарч гэдэг юм уу өөр ямар ч тэмцээн одоо олимпийн тамирчид тий спорт төр гэдэг зүйлд маш хэцүү зүйл байдаг. Учир нь юм бол маш авьяастай олон аавын охтууд тий ээжийн хөвгүүд ингээд дандаа энэ тэмцээнд ирж тоглодог боловч хитгэн хүн л авраг болдог. Яс юм дээр ганцхан хүн л авраг болж байгаа байхгүй. Тийм болохоор хичнээн авьяастай байсан ч гэсэн тэр олон мянган хүнээс ганцхан хүн авраг төвлөсөн хожидод урдаг. Тэгэхээр хин заримтай ингээ бүр голоос хайдаг тэр профешнл зам руу явдггүй. Тэгэхээр хин тэр зам руу тий тэрхүү хитгэн тэр топ позишн руу тий топ тэр ранк руу явж чаддсан бэ. Тэгээ явсан ч гэсэн чинь тэнцээ гол нь одоо яах гэж явдгийг тий яах гэж тэрэн лөө ороод бэлтгэл хийдэг. Учир нь юм бол ерөөс ганцхан хүн л төрүүлж ааш үлдсэн нь болохоор стэйд гансаага тоцордог. Тэгэхээр энэ асуултанд хариулахын тулд те яагаад тэгвэл ингэж сайжрахыг хүсдэг гэдэг ийм асуултыг бол ингэж өөрөө гаргаж ирдэг. Тэгэхээр энэхүү асуултанд хариулахын тулд болохоор тэр яагаад гэдгээс гадна хамгийн гол нь болохоор тийм уян хатан за тэгээд цаашдаа байнгын сайныг эрэлхийлэх за тэгээд өдөр тутмын тэр процессто ямар байдлаар хандах уу гэдэг тэрхүү хандлаганд амар их учир байдаг гэж тайлбарласан байна. Тэгэхээр Carol Dweck гэдэг одоо Stanford-ийн их сургуулийн профессор байдаг. Тийм ерөөдөө болохоор development psychologist гэж юм л да. Тэр нь болохоор юу гэх юм одоо
үйл явц хөгжлийн сэтгэл зүйч мэргэжилтэй доктор Carol Dweck's судалгаа байд юм байна. Тэгээд тэр судалгаад өөрийнх нь теорийн дээр болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр хүмүүс болохоор ийм хөгжлийн psychology дотроос ингээд харахаар сурах арга барилыг болохоор ерөнхийдөө хоёр төрөлд хувааж болж байна. Нэг нь болохоор entity based буюу одоо ерөнхийдөө тэр нь болохоор бодит зүйл дээр илүү тулгуурлаж тэрийг анхаарал хандуулсан сургалт болон нөгөөх нь болохоор incremental буюу одоо системтэйгээр баг багаар сайжруулах, нэмэгдүүлэх төр төлөвлөсөн тийм одоо сургах теори гэж хоёр хуваажлах юм аа гэж байна. Энэ болохоор ерөнхийдөө бидний өмнө уншиж байсан mindset гэдэг номыг айгуу санаж байгаа. Нөгөө growth mindset буюу одоо өсөн дэвчих mindset гэж байсан шүү дээ, тий. Тэрийг л ерөнхийдөө хэлж байгаа гэсэн. Нөгөө талаас нь бас харж хэлж байгаа гэсэн. За тэгээд entity theorist буюу одоо ингэж бодит зүйлээр төвлөрч байгаа тэр theorist юу гэж хэлдэг вэ гэхээр хүүхдээ тий ээж аав нь жишээлбэл хүүхдээ хөөстө миний хүү одоо мундаг шүү, миний хүү ухаантай шүү, угаасаа төрцөн юм гэх юм уу тий дандаа тиймэрхүү байдлаар тэгээд ерөөхдөө нэг ингээд ухаантай ах юм бол ухаантай, ухаангүй ах юм бол одоо мулгуу гэдэг тийм ерөөсөө юм нь өөрчлөгдөхгүй гэдэг талаас нь хардаг бол incremental буюу одоо өсөн дэвжих сэтгэлгээтэй гэж нүмаа юу нэр growth mindset л гэж байгаа юм л да ерөөхдөө арилцсан тий нэмэгдэх авьяас нэмэгдэх боломжтой гэдэг тэр талаас нь хардаг теористүүд нь болохоор би маш их хичээж ажилласан учраас би маш их зүйлийг хийсэн учраас би сайжирсан. Тэгээд би бол сайжрах бүрэн боломжтой гэдэг талаас нь ингэж хардаг байгаа. За тэгээд өөрийнх нь энэ дээр бол дахиад энэ теорийн тухай өшөө сонсомоор их юм бол заавал нэг манай mindset гэдэг тэр дугаарыг бас илүү сонсож алах нэ. Тэгээд ерөнхийдөө болохоор өөрийнх нь хувьд ингээд харах юм бол түрүүнд хэлсэн те маш их ялагдаад бүх зүйл нь аруугаар яваа шатарт дургу болсон. Гэхдээ буцаж ирээд ялагдах бол хожигдох гэдэг бол энэ шатарт сайн болохын нэг үйл явц байсан юм байна. Нэг степ байсан юм байна. Нэг шат байсан юм гэдгийг ойлгож аваад ингээд цаашаа ерөнхийдөө энэ тэр incremental theorist баг багаар өсөн дэвжих тэр сэглэгээр ингэж шатрыг ингэж хардаг байгаа. Тэгэхээр ямар нэг юм сайжрах гэдэг үгээр бол энэ өсөн дэвжих сэтгэлгээтэй ийм хүн тий learning theorist гэдэг нь бол маш чухал байдаг гэдгийг бол энэ өөрөө бүр ингээд бүтэн бүлэг дээр энийг бол тайлбарсан байна. Тэгэхээр ээж аав болон багшийн хувьд бол хүүхдүүдийн ирээдүйг ямар сэтгэлгээтэй хүн болох вэ гэдэг дээр бол энэ маш чухал байдаг. Тэгэхээр ялангуяа ээж аав сургууль хүмүүжүүлэгчтэй байх юм бол одоо нэг хүүхдээ чийс мундаг байна гэж те чийс ухаантай штэ эсвэл те ээж нь наадахад чинь дургу байсан юм уу тэгэхээр чи бас яг адилхан дургу угаасаа гинд байгаа ч гэдэг юм уу те тэгэл чадахгүй болгож яагаа хийж чадаагүй юу болсон чи мангар юм уу гэдэг тэгж загнах биш харин эсрэгээрээ чи сайн хийсэн байна өчтөр чи айгүй их дасгал хийсэн болохоор өнөөдөр сайжирсан байна ойрын хідээ үед чи айгүй сайн хийгээд эний ч үр дүн яг одоо гарч ирж штэ те хэрвээ муудун авах юм бол яагаад муудун авчив? Яаж сайжруулах боломжтой вэ гэж тэгж хүүхдүүдтэйгээ харьцаж тэр хүүхдүүдийн ирээдүйг ингэж өөрчлөх боломжтой. За тэгээ мэдээж том хүмүүсийн хувьд ч ихсэн болохоор зөвхөн хүүхдүүдийн хувьд өөрчлөгдөхөөс гадна том хүмүүсийн хувьд ч ихсэн бас үнийг өөрчлөх боломжтой тэр сэтгэлгээгээ боломжтой байна. За тэгээд өдөр тутмынхаа амьдралд ч гэсэн эдгээр сэтгэлгээг маш сайнэр хэрэгжүүлж бүр ингэж би мах бодондоо тэр сэтгэлгээг суулгаж ээж яг нэг хүчтэй тэр маш одоо тэмцээний үед те хэцүү тэр тэмцээний үед одоо ингээ биеэр бүр ингэж тэр яг өсөнтэй сэтгэлгээ ингэж гаргаж хэрэглэж болно гэж бол энэ Josh Waitzkin өөрийнхөө тэр сурах арга барилын дээр бол ингэж хэлсэн байгаамаа. За ингээд Josh Waitzkin болохоор хамгийн анхны нэг улсын аварга авсныхан дараа ерөөдөө шатартай улам ихэд оролж эхэлсэн. Тэгээ шатрыг өөр өнцгөөс харахаар болсон маш олон зүйлүүдийг хийх боломжтой бас ингэж ойлгож ирсэн байгаа юм л да. Тэгээд сүүлрэг ингэ шатруулахын нэлээд буцаад яриа руу гарахад тэгээ шатрын арга барилтыг хүн болгон шатар тоглодог хүмүүсийн арга барил гэж бас ингэж өөр өөрөдөг стил гэж байдаг байхгүй. Тэгээд ингээд өөрийнх нь стил нь болохоор ерөнхийдөө өөрийнх нь характерыг илүү хэлдэг. Тийм стилтэйгээ ерөнхийдөө ойлгосон. За тэгэнгүүт характер нь болохоор юу вэ гэхээр ингээд
ингээл маш улам хэцүү бодлого болонгууд улам илүү сайн боддог. Тийм характертэй. За тэгээд улам сонирхолтой байлгадаг. Улам chaos тий маш олон зүйл ингээд арзгаж жаад улам тэндээс сайжирдаг. Тийм характертай байсан. Тэгээд тэгэнгүүт ерөөдөө энэ тэр шатрын өргийнхөө tone буюу одоо салхийг ямар одоо салхилж ийн гэдгийг болохоор тодорхойлох гэдгийг чухал юм байна гэдгийг ойлгож ирсэн байна. За тэгээд тэгэнгүүт ингээд нэг хүүхдүүдтэй өөрийнх нь насны хүүхдүүдтэй тэмцээнд орохоор ойролцоогоор нэг шатар нь болохоор 3-4 цаг л тоглолдог гэсэн. Тэгээ сүүл рүүгээ тийм жижиг насны хүүхдүүдэд тэмцээнд орохоо байлаад тамчуудтай тоглож өгдөг болсон. Тэр нь бүр 8-9 цаг маш удаан сууж тоглодог болсон. За тэгээд удаан сууж тоглох нь ч гэсэн бас өөрийг нь улам сайжруулсан. Улам нөгөө нэг бие махбодын хувьд ч гэсэн ингээд хатуучилтай болгосон. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн хатуучилтай болгосон байгаа. За тэгээд дараагийн нэг энэ ч гардаг зүйл нэг юм бол soft zone буюу одоо энэ зөөлөн одоо юу гэдэг zone тий яг ингээд нэг ямар нэг юмд ингээд хийгээл явж идэл ингээд flow болдог штэ тий бүр ингээд амар төвлөрөө сүлргээ хаан чин юу байгаа гадуур юу байгааг инж мэдхэ байлаа тий хүмүүсийн ярьж гэсэн шууган алга бол зөвхөн чи тэр зэлрүүгээ ингээд анхаарал хандуулаад тий тэрийг болохоор ерөөхдөө soft zone гэж ингээд энэ номон дээр хэлж байгаа юм л да. Юу асан бэ гэхээр хэрвээ та ингээд ямар нэг юм ингээд төвлөрөө сууж явах юм бол төвлөрөөд сууж атал ажил талаас нь чимээ гарах ч юм уу одоо хүн амтан ирээл тий хажуугаар нин тэлгээр явах ч юм уу тэгэнгүүт ингээд төвлөрөхгүй буцаа ингээд хамаг бие чинь ингээд чангараал ёо гэл ингээд тий ёо бистэ энийг уншиж яхад нь ямаас садаа болоод байна гэх тий хэрвээ та тэгж явах юм бол энэ бол hard zone байгаа гэсэн тийм хатуу zone байгаа гэсэн тий хатуу хэсэгт байна гэсэн төвлөрхийн үед харин soft zone болохоор юу гэхээр ямар нэгэн тим болсон ч гэсэн тэр нь одоо ингээд таны бодол санааны нэг хэсэг болоод ингээд зүгээр ингээд урсаал танд ямар ч тийм ачаал үзүүлэхгүй зүгээр л ингээд сүүлрээ тэр нь хойно байгаа чимээ болон хуурал нөхцөл байдал дээр хэд би өөрөө ингээд солигдоод тэгээд тэгсэрнээсээ хажуугаар чинь таныг садаа болох чимээ тийм анир тэг үнэрч гэдэг юм уу тийм байхад та тэр ингээд ингээл ингээд тоохгүй ингээд буцаагаад өөрийнхөө консент юугээ төвлөрөх рүүгээ буцаж байх юм бол тэрийг болоор soft zone гэж байна. За тэгээ Josh Waitzkin эхлээд яаж исэн бэ гэхээр нөгөө парк дээр тоглохоор л ингээл амар хүмүүс ирээл тоглоод бүр ингээл шаваал те өөр айгүй сайн тоглодог болохоор тэгээд заримдаа ингээл хажуудалд нь хөгжин тавьсан. Тэгээд тэрийг сонсоод сүүлрүүгээ санаа нь ингээд сатаарсан. Эсвэл нөгөө том тэмцээн дээр ингээл нөгөө чинь алдартай байсан учраас ингээл телевизийн сурвалжлагч нар ирээл зураг мөрөг авахаар ингээл ерөөсөө төвлөрөхгүй нэг мэдсэн чинь л ингээл шаал өөр юм ботцсон. Тэгээд сүүлрүүгээ би яаж харагдаж байгаа бол өдөргээд бүр шаал өөр юм бодоод тэгж бодсон шатрын өрг дээр болохоор дандаа хожигддаг байсан. Тэгэхээр ерөөсөө анхаарлаа яаж төвлөрүүлэх вэ те? Анхаарлаа сайн төвлөрүүлж иж тэр илүү их зүйлийг илүү сайн сурах боломжтой болдгийм байна гэдгийг бол мэдсэн байгаа. За тэгэхээр ерөөсөө тэрэн дээр ажиллая гэж те. Яаж анхаарлаа сайн зөвлөх, яаж soft zone дээр орох вэ гэдэг дээр ажиллая гэж ерөөсөө өөрөө бодоод хэдэн жилийн дээр бол маш удаан хэмжээгээр дадлага хийсэн байна. За тэгээд дадлага хийхэнгүүтээ болохоор гэртээ болохоор ингэж байгаа юм л да бүр ингээд шатар тоглож байхдаа болохоор амар чанга хөгжим тавиад ч юм уу тий. Тэгээд заримдаа болохоор ингээд л зориуд нөгөө нэг чим өнөр мөнөртэй хоолны газрын хажуу тоглодог ч юм уу тий. Хийх мэтлэн одоо баг өөрийнхөө түнд ингээд дасгаж ихэлсэн. Тэгэнгүүт юу болсон бэ гэхээр тэр нэг гадны эргэн тойрны нөлөө нь болохоор ерөөсөө өөр сатаа болохоо болоод зөвхөн айгүй сайн төвлөрдөг тийм зүйл бас. За тэгээд харин эсэгээр ингээл амар дэм хөгжим ингээл яваал чанга хөгжим хажууд нь ингээд дуурангууд баг тэр хөгжмийн пейсэнд ингээд бодол нь ингээл те нүгэл нүүдлээ болохоор хөгжмийн пейсэр ингээл хөгжмийн те тоонд нь ингээл харууллаа тэгэж нүүдэг гэдэг болж байгаа юм л да. Тэгэхээр энэ бол ерөөсөө гадны эргэн тойрны нөлөөг өөртөө ашиглах бүр эсрэгээр бүр сайнаар өөртөө ашиглах тийм боломжтой юм сургалтыг бас хийж болдгийм байна гэдгийг болохоор энэ харуулсан байгаа. За тэгээд дараагийн нэг зүйл болохоор яг ингээд шатрын үед болохоор ингээд тоглож байхад нэг ингээд алдаа гаргачаараа сүүл рүүгээ дахиад ингээд алдаа гаргаад байдаг. Энийг болохоор ерөөсө downward spiral буюу одоо сөрөг тим эргүүлэлт орчиж байгаа юм л доо. Тийм зүйл болохоор ингээд ямар нэгэн тэмцээн уралдаанд орж байгаа тамирчид ч гэдэм үү одоо жүжигчд хүртэл те амьдаар тоглож байгаа жүжигчд шатарч гэхгүй те бүх хүнд ингээд мэрэгжлийн байдлаар ямар нэгэн зүйлийг хийж байгаа бүх хүн тохиолддог
Юу вэ гэхээр нэг жижигхэн алдаа гаргачингой тэрэндээс сандраад буцаа дахиад улам том алдаа гаргадаг. Жишээл одоо ингээд жүжигчин бай гэж болдгий л доо. Ингээл амьд жүжиг ингээд тоглож исэн чинь хэлэх үгээ мартчихлаа тий. Буруу хэлчихлээ. Яг ингээд олон үзэгчдийн өмнө. Тэгэнгүүт хэрвээ Шинков байх юм бол тий одоо ерөөсөө туршлагаж байгаагүй юм байх бол тэрэн дээр ингээ алдаагаар дараачих нь юм байхгүй болоо цавцгаан боллоо тий. Тэгээ бүр нөгөөх нь улам алдаа нэгсээд бүр дараачихаа юмудыг мартаад ингээд тэр хэсэг нь хэцүү болгочихжээ тий. Харин эдгээрийн ийм одоо жижиг алдааг яаж одоо авч гарах вэ гэж сурцсан тийм туршлагатай хүн байх юм бол яадаг гэхлээр алдаа гаргачих юм бол тэр үгэн дээр алдаа гарчих юм бол тэрийг хараа янзлаад өөрийнхоороо жоохон болгоод тэр үгнүүдийн тий тэгэнгүүтээ дахиад ингээд цаашаа аваа явчих. Тийм боломжтой. Improvise гэдэг шүү дээ тий. Баг зэрэг өөрчлөлт. Гэхдээ ингээд үзэгчдээ сарах юм бол алдаа гаргах үг нь юу ч мэддэг хэрэггүй. Тгийх тийм чадвартайгаа болох хэрэгтэй. Тэгэхээр ялгаагүй шатартай ч ялгаагүй одоо сноуборд ч гэдэг шатгол скигээр голож яах ч юм уу. Ингээл халтраал унаал тэгэнгүүтээ дараачих уналтан дээр тэрнээс яаж босох вэ? Яаж буцаж сэргийх вэ гэдэг энэ чухал аягүй зүйл болдгийм байна. Тэгэхээр бас энэ сэтгэл зүйн хувьд бас бэлтгэх шаардлагатай байгаа. За тэгээд ерөнхийдөө Жош Вайцгийн болохоор буцаад шатрал руугаа амьдрал руу ороход болохоор нэлээд насны явсан одоо 18 настай болсон тэр үедээ бол ингээл маш олон одоо авраг болсон байгаа. Одоо Америкийн нэгдсэн улсын 6 удаагийн авраг тэгээд олон улсын тэмцээнээс бас авраг болсон. 18 наснда олон улсын мастер болсон. За тэгээд Америкт бол хамгийн бага наснд олон улсын мастер болсон шатрын хүн болсон. Тийм зүйлээсэн. За тэгээд ингээд хүмүүс ингээд гаднаас нь харахад бол Жош Вайцгийн бүр ингээд ялагдахааргүй бүр ингээд бүр маш сайн шатар тоглодог хүн юм шиг боловч яг зүрх сэтгэлдээ болохоор жоохон хөөхтэй байгаа байхгүй юу стил. Тэгээд ингээд тэгэл маш медианаас ч гэсэн тий ол хэл нийтлийн байгууллагаас гэж аягүй анхаарлын төвдөөсөн гээл тий түрүүнд хэлжсэн өөрийнхөө тухай өөрөөс нь сэтгэлсэн тухай тийм кино Холливуудын кино хүртэл гарсан. Тэгээд тэрнээс бүр ингээд юу болцсон баха тий алдартай болсон. Тэгээд тэрнээс болоод ерөөхдөө жоохон шатраас жоохон хүн дээрээ аягүй их дарамттай болсон учраас Европт явж бас нэг хэд хэсэг амьдарсан байгаа. За тэгээд тухайд болохоор буцаж ер нь шатрыгаа яаж харах вэ гэдэг өнцгөөс нь харахын тулд Европ руу явж төр зөрөө тэнд амьдраад тэгээд Европын холбоонд байгаа тэр тэмцээнүүдэд хүртэл оролцож байсан. Тэгээд буцаад ингээд нэг 21 наснда Америк руу ирээд тэгээд буцаад шатар руу хандахтар хандлага нь дахиад өөрчлөгдөж ингэж хайраар дахиад шатартаа дурлж ирсэн байгаа. За ингээд хамгийн сүүлийн одоо миний ярмаар байгаа нэг хэсэг нь болохоор тун сонирхолтой нь яаж азаргыг одоо сургах вэ гэж тийм хэсэг байгаа юм л да. Тэр нь болохоор одоо жишээлбэл ингээд Жош Вайцгийн ээж нь болохоор морь сургагчтай амьтантай маш их харьцдаг тийм хүн байсан. Тэгээд тийм болохоор ингээд төрөлөөрийн заримдаа ингээд нэг одоо морины жижигнийхэн болохоор барьж дэлэхгүй байгаа хэцүү азрах ч юм уу тийм ерөөсөө номхдохгүй байгаа морин дээр хүртэл ээж нь дуудаж номхддаг байсан байгаа. За тэгээ ээж нь ярихтаа болохоор ерөөсөө морийг номхдоход хоёр арга байдаг. Нэгдүгээрс нь болохоор ерөөсөө хүчээр сургах. Тэрний юу гэхээр ерөөсөө уяж барьж агаад жижиг өрөөнд оруулж агаад хашиж агаад тэгээд ингээд нөгөөх нь ингээд мэдээж ингээд цогж могол яан тэрийн тоохгүй улам ингээд хүчээр дараад олоолаа ирж тэрийн дараад тэгээд сүүл рүүгээ тэгж удаан байгаад харин морчин сүүл рүүгээ ядраад уурлаад өвдөөд бүр сүүл рүү ядраа за болио гэд бууж өгдөг. Тэгэнгүүт нь дээрэс нь маш томоор ингэж тоноглож одоо өөрөөс нь бүх юмын одоо хазаараа тэрийн зүйлж хүчээр дээр мортод суугаад ингээд ийш тийш явахт нь хүчээр татдаг. Тийм арга гэж бол. За дараагийн нэг арга нь болохоор ивэр үзэх. Хамгийн эхлээ мортойгоо маш ингээд тайван аргаар ингээд яриад өдөөс нь шууд ингэж очихгүй хажуу талаас нь яваад өөрийнхөө гарыг үнэртүүлдэг ч юм уу. Өөртөө хоорондоо ингэж итгэл үзүүлэх би чамайг одоо өвдөхгүй гэдгийг хэлэх аль болох сайхан хандах. Тэгээд баг-багаар нэг имэйл тоноглоо тавих те баг зар ерөөсөө тэгж хүчээр үзэхгүй бит хоёр нэг юм шүү дээ гэдгийг. Тэгээд дараа нь морин дээрээ суухдаа удирдахдаа ч гэсэн хүчээр биш. Ингээл бараг морь хүн хоёр нэг болцсон юм шиг тийм байдлаар мортойгоор хандах. Тгийж бас удирж болно. Тэгэхээр ерөөсөө тэр морьныхоо өөрийнхөө нь байгалаас төрсэн зан аврыг нэвдэхгүйгээр яг тэр байгаагаар нь за тэгсэрнээсээ мортойгоо маш өвтэйхэн за тэгээд морио унж болох боломжтой боллоо. Тийм байдлаар одоо морийг одоо азрыг одоо сурах боломжтой маа гэж ээж нь бас хэлдэг байсан байна. За тэгээд түүнтэй адилханаар ерөнхийдөө болохоор
Josh Waitzkin болохоор яг хоёр багштай байсан тухай үед. Тэр нь болохоор Оросын хоёр их мастер яг бол ерөөдөө багш орж исэн. Тэгээд нэг нь болохоор яг л нэг хүчээр сурж байгаа юм шиг багш те. Тэр нь болохоор Марк Даверцки гэж бас шатрын их мастер хүн. Тэр нь болохоор энэ хүү шатрын их мастер болохоор баян тийм хүүхдүүдэд өөрийнхөө сурагчдаг маш юм хатуу дээгжмээр хатуу дэглэмээр тэр шатрыг заадаг байсан. За тэгээд ингээд асуултаа чи юу чадахгүй байна? Энийг сур те. Энэ одоо техникийг сур. За хэрвээ энэ их мастер байсан бол яаж нөхөх гэж бод гэдэг талаас нь заадаг. Тэгээд маш тийм школ хатуутай юм байсан. Нөгөө нэг их мастер болохоор Юрий Разуваев гэдэг бас Оросын их мастер. Энэ хүн болохоор илүү сурагчтай сонсдог. Тэгэл одоо стилтэнд тааруулахыг оролддог, сэтгэлийн сонсдог тий. Тэгээд ямар нэгэн алдаа гарах юм бол чи алдаа гаргахлаа гэхийнхээ оронд ямар үйлдэл сая буруу хийж вэ гэж асуудаг, лекц уншихынхаа оронд асуулт асуудаг, хоорондоо харилцан яриад. Тийм байдлаар ингэж хоёр их мастертай шавин олж сургадаг байгаа. Гэхдээ өөрөө Josh Waitzkin өнөдөр хэлж байгаа нь болохоор энэ хоёр арга хоёулаа ямар нэгэн зүйл сайн болох, ямар нэгэн зүйл мастер болоход хоёулаа хэрэгтэй байдаг. Гол нь энэ хоёрын балансыг яаж барих вэ гэдэг бол хамгийн чухал болдог. Баян ингээл өхөрдүүлэл ингээл яасан гэх биш. Заримдаа бол тэр одоо чадварыг ингээд сунгахын тулд те ямар нэгэн зүйл хатуу ингэж зүйлээр орж иж одоо байдлынх нь байгаа мэддэг зүйл тэр одоо зүйлээс нь эвдэлж шин зүйлийг оруулж ирдэг байгаа тий. Гэхдээ хитрхи тэгээд ах юм ба сүүлрүүгээ burn out болдог штэ бүр ингээд чадхаа болоод тэр зүйлдээ дургу болдог. Тийм учраас энэ хоёрын баланс гэдэг бол маш чухал байдаг. Тэгэхээр энэ хоёр аргыг яаж барих вэ? Ямар үед нь болохоор шин зүйлийг ингээд таширж байгаа юм шиг сургаад ямар үед нь ивэр үүсэх вэ? Тэ гэдгийг бол ингэж маш ойлгох хэрэгтэй. Энэ бол бас нэг тийм сурах арга барил, сурах урлаг юм аа гэж хэлсэн байнамаа. За ингээд ерөнхийдөө нэгдүгээр бүлэг маань үгээр төгсөж байгаа. За ном маань ерөнхийдөө 3 хэсэгтэй байгаа тийм. Тэг би одоо 2 дугаар хэсгийг нь ярив. Josh Waitzkin маань одоо шатрынхаа ер нь бол нэлээд өөрийнхөө үеийнхийнхаа дунд бол төгсрөөд тийм. Тэгээд явж байхдаа номтой таарладаг. On the road гэдэг нэртэй Зен буддизмын талаарх ном уншаад тэгээд нэлээд сонирхолтой санагдаад тэнгүүтээ тэр ном дээр нэг санаа таалагдсан. Тэр нь болохоор тэр хятадын тулааны урлагийн одоо гүн ухааны тийм сургаал байсан юм л та. Одоо гадны хэлбэртэлтээс илүү альва зүйлийн дотоод мөн чанар нь чухал. Тэрийг нь ойлгох нь тэнд нь фокуслох нь чухал гэсэн тийм санаанд таалагдаад тэгээд энэ талаар сурах гад нэг тийм тайчи гэдээ бас хятадын бие хамгаалах урлаг сурахаар гэд болдог. Тэгээд тэрийг заажсан багш нь William Chen гэдэг тайчиг урлагийн маш алдартай тийм багш жишээ ороод суралцаж хэлсэн. За тэгээ суралцаад явсан чинь бүр ингээд амар сонирхолтой санагдаад тэгээ өмнө нь ерөөсөө бясалгал хийх гээд дандаа бүтлгүүтдэг байсан болтгүй байсан. Тайчиг хийж эхлээд биеийнхаа бүх хэсгүүдийг мэдрээд жинхэнэ утгаараа тайвширлыг ингээд олоод тэгээд юм төвлөрөх гэдэг юу байдаг, ямар гоё байдаг гэдгийг дахиж нэг амтлаад миний шатарч дутаад байсан зүйл энэ байсан байна гэж бодсон. Тэр нь болохоор альва зүйлийг ингээд шинээр суралцж явах тэр зүйлдээ ингээд дурлаа ингээд өөрийгөө ямар их өсөн дэвжих боломж байна гэдгийг ингээд хараад тэгж ах тэр зүйл маань шатарт ингээд байхгүй болсон юм да гэд. Тэгээд тайчид маш их дуртай болсон. Орой олхон хэдэн цагаар бэлтгэл хийдэг байсан. Тэгэл анхан шатныхаа ингээд хүмүүс заримдаа нартай өдөр 10-20 уулаа цуглаад бороо орсон өдөр ганц 2 хүн ирэхэд Josh бол өдөр алга ирдэг. Бороо орохоор баярлдаг. Ягаад гэвэл хитгэн хүн байх болохоор би багштайгаа илүү тулж ажиллаж чадна гэл тэгж бүр дурлж сурдаг байсан маа. За тэгээд энэ тайчигээ дурлахын талаар товчхон танилцуулахад бол тулааны урлаг хэдий ч өрсөлдөгчтэйгээ халт тулна гэхээс илүү өрсөлдөгчийнхөө энергийг нь ажиглаад тэнцвэр алдж байгаа хэсгийг ингээд ашиглаад тэр хүний энергиэр нь өөрийг нь ялах гэдэг тийм одоо урлаг байт юм л да. Тэгэхээр нөгөө хүнээ маш сайн мэдрэх ёстой. Өөрийнхөө бүх биеийг аюу сайн мэдрэх ёстой тий.
Тэгээд нэг төрлийн ингээд бясалгал болдог зөв бие хасхийг суллах, чангалах гэд тэнцвэрээ олох гэд цааталт нь аюу тийм гүн хаа явж идэг те. Тэгээд энэ болгон бүр маш гүнзгий санагдаад аюу дуртай болсон. За тэгээд хэдхэн сарын дотор анхаа шатнаасаа агсан түвшин рүү ордог. За агсан түвшний ангид оруулаад бас нөгөө шатар дээр суралцчихсан нэг зүйл санаанд орж тэр нь болохоор альва шин зүйлийг сурахын тулд эхлээд чи ялагдаж сурах хэрэгтэй. Ялагдахгүйгээр шин зүйл сурах боломжгүй гэдэг тэр зарчмыг дахин эргэн сандаг байгаа. За агсан түвшинд орсон чинь нэг Иван гэдэг залуу байсан юм л та. 90 гаруй килограмм жинтэй аюу том залуу. Тэгээд карате, тайчигаар 8 жил хичээлсэн. Тэгэл 50 орынхноо тулсан хүн болгоныг ерөөсөө өчиггүйгээр ялдаг те. Тэгэл бүр айлгцсан те. Тэгэл ерөөсөө Ивантай барилдах сонирхолтой хүн байхгүй. Тэгсэн чинь багш нь чи чадна гэд Жош Ивантай пэр болгочдөг, хос болгоч. Тэгээ тэр хоёр бүр ингэж хэдэн сар барилцсан гэж байгаа юм л да. Тэгэл дандаа бол ингэж Жош ялагддаг те. Тэгэл Иван бүр тэндээ бүр айгүй бах тавтай сургуультанд ирэх болгонд нааш өрөөдөр гэл нас тэгэл хөмрөөл задаал те. Тэгэл арай хайр холгондоо Жош бүр би энэ хүүхнээц олцсон. Тэгэл дандаа ялагддаг. Тэгсэн мөртлөө тэгэл гүрийгээл яваад исэн. Тэг тэр хүн хэрвээ одоо эго томтой те ялагдах дургу сураагүй хүн байсан бол хэдэн өдөр ялагдаал цаац билээ гэж шантрах байсан баха. Жоши хувьд шатар дээр ялагдах үе тийм мэддэг. Сурахын тулд ялагдах хэрэгтэй гэдгийг ойлгодог гэсэн болохоор тэр хүнд ялагдаж онцгой харагдах энэ төр бол тэнд юу ч шээсэн. Тэгэл яваад исэн. Тэгээд тэр хоорондоо мэдээж хэрэг өдөрт хэдэн цаг хичээлдэг хിവэрэлээсөө би юун дээр алдчихв яавал зүгээр үү те. Тэгээд нөгөө тайчи чинь маш тийм тайван урлаг нөгөө хүнийхээ энергийг удаанаар мэдрээ тэнд нь хариулт үзүүлэн тэр Иваны стил нь болохоор бүр амар хурдтай стил гэсэн. Ерөөсө тэрийг барьж авч чадахгүй нүд өмхийн зурлал ялагдчихад дээс. Тэгэл хэдэн сарын турш ингээл ялагдаад явж явах сүултээ нөгөөдөг чинь тэр Иванаас ирж байгаа товтлогоонд ерөөсө айхаа болц биеийн дассан. Тэгээд өөрөө ч гэсэн техник арга ур чадвар нь сайжирсан байсан болохоор ойлгож эхэлсэн. Энэ юу болоод байна? Нүд эмхийн зур болдог байсан зүйл нь ингээд арай slow motion-оор удаанаар харагдаа тий. Нөгөө Иваны дутагдaltaй тал тэнцвэрээ алдчихж байгаа тал энэ нь харагдаад тэгээд хариу үйлдэл үзүүлж эхэлсэн. Тэгээ явандаа нөгөө Жош чинь Иваныг ялаад эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд ялагдсан эхний хэдэн өдрөө нөгөө нэг Иван гэд нөгөө залуу чинь миний ингээд би жоохон гэмтэлтэй байна энэ төргээ шалтак тооцож байсан нь ер нь энэ хүнийг ялгаасаа өнгөрч гэж ойлгонгуудаа Иван дахиж хизээч Жоштой барилдаагүй гэсэн. За тэгээд хэрвээ Иван шин зүйл сурахын тулд ялагдах хэрэгтэй гэдэг энэ чухал зарчмыг мэддэг байсан бол Жошоос дөлөх биш харин ч тулаад цугтаа хөвчих байсан байх тий. Жош бол маш хурдцтайгаар ингээд хөвчжсэн. Хэрвээ Жоштой ингээд барилцсан хэврэл байсан бол Иван магадгүй дараагийнхаа төвшөнд очих байсан боловч ялагдахаасаа айсаа ичгүүртэй санагдсан болохоор ингээд цугтаасан. Тэгэхээр мэргэжлийн бас тамирчид дунд ч гэсэн энэ асуудал байт юм л тодорхой төвшөнд хүрээд нэр алдарт хүрээд ингээд фенүүдтэй болоод тэгэхээр ялагдахаас улам бүр айдаг болдог тий. Тэгээ ялагдахаас айн гэдэг чинь шин зүйл туршихаас айн гэсэн үг. Шин зүйл туршихгүй байх юм суралцах үйл явц нь зогсоод тэгээд ер нь бол карьер нь өсдөггүй тий. Тим тохиолдол зөндөө юм л да. Харин жинхэнэ профешнл тухайн спортынхоо ч юм уу тухайн урлагийнхаа оргилтод хүрсэн хүмүүс бол ялагдахыг юм чинь боддгоо. Энэ дээр авсан жишээ болохоор Tiger Woods гольфч юм шүү дээ. Ингээд өөрөө нэг л ингээд акц дэвшил гарахгүй байгаа юм санагдах юм бол шал өөр шин цохилт ингээд туршиж үзэж эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэмцээн дээр ч байсан хамаагүй. Тэгээд тэр чинь бол амар рисктэй тэр тэмцээн дээр ялагдаж магадгүй байхад тэр хүн тэр огт хамаагүй өөрийгөө эвдээд дараагийнхаа түвшинд хүрэхийн тулд тэгээ фенүүдтэй муу харагдах, ялагдах, ичгүүртэй байдалд орох бол ерөөсөө асуудал биш байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хэлгээд байгаа санаа нь шин зүйл сурахын тулд заавал ялагдаж үзэх хэрэгтэй, айхгүй байх хэрэгтэй гэж. За дараагийн нэг чухал сурч авах хэрэгтэй зүйл болохоор альва зүйл одоо ялангуяа тулааны урлаг энэ төр дээр олон мэх сурах нь чухал биш юм аа. Цөөхөн хідэн мэхэн дээр төвлөрөө тэр мэхнээсээ тухайн тулааны урлагийн одоо
мөн чанар зарчмыг нь ойлгож авах хэрэгтэй гэж. Жошийн баримтлагдаг зарчим гэсэн тийм байсан. Хитгэн мэхэн дээр бүр хитэн цаг зарцуулдаг байсан. Тэрийгээ бүр ингээд амар удаанаар хийж аваад биендээ шингээгээд өөрийн болох дээрээ ингээд төвлөрдөг. Тэгэл өдөр нь ингээд хитэн цагаар тэрийгээ үзчихэл те. За миний ингээд бүр ингээд фокуслоо төвлөрөөд үзэхээр энэ хэсэг дээрээ ингээд жоохон хатуу байсан. Энийгээ суллах юм бол ийм үр дүн гарч ийн гэх те. Ингээд баг багаар сайжруулах, алхамаар сайжруулахад асар их ач холбогдол өгдөг те. Тэгээ шинэ зүйл туршиж үзэж аваад тэгээд оройн очиод бусад хүмүүстэй барилдахдаа тэрийг ажиллаж гин үгүй байна уу? Үнэхээр үр дүнтэй байна үгүй байна уу гэдгээ дандаа хардаг байсан. Тэгээд өмнө нь нөгөө шатрал тоглодог байхдаа ч гэсэн шатрынхаа тэмцээн болгоны дараа яасан ялагдсан ямар ч тэмцээн байсан гэсэн нэг л ингээд санаанд нь хүрэхгүй, учир нь олдохгүй тийм тоглолт байх юм бол тэрийгээ дандаа бичиж тэмдэглэж эсвэл видеог нь дахин үзэж хэдэн өдрөөр бодож тэгж явдаг. Тэгээд гинтхэн санаа нь орж ирдэг ч юм уу. Одоо тажигаар хичээлж авах үедээ ч гэсэн гинтхэн тэр шатрынхаа санаа энэ төр орж ирдэг байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас ингээд бүх зүрх сэтгэлээ зориулж яавал сайжруулах уу, яавал би дараагийн төвшөндөө хүрэх үү гэж ингэж байнга боддог чинь суралцагч хүн байгаа юм л да. Тэр нэг харагдаж байгаа юм. Тэгээд одоо альва мехийг ингээд жижиг ч гэсэн хамаагүй мехийг ингээд төгс эзэмшихэд хамаг одоо зүйлээ зориулаад тэгээд явж хахад юу чухал вэ гэхээр альва зүйлийг хамгийн бага энергитэйгээр байгаа онож үр дүнтэйгээр хийх нь чухлаа. Энэ бол ямар ч тулааны урлаг ямар ч зүйл суралцж байхад маш чухал. За жишээлбэл нэг юм цохилт хийж хахад ингээд нэг холоос гараа даллаад ирээд цохих бол үр дүнгээ чи тэн дээр хэрэггүй энерги хүчээ зарцуулаад байна. Тэр чинь тэгээд байгаа унахгүй бол яах вэ? Илүүтэйгээр ойрхоноос тухайн хүний нүүрлүү одоо цохих гэж гэж бодох юм бол ойрхоноос тэгтээ маш хүчтэйгээр зөвхөн яг цохих гэсэн газараа цохиж болдог. Яг энийг ингээд дахин давцаарай л бүр тийм хамгийн бага энергитэйгээр хамгийн бага онсон тэр цохилтыг сурч болдог. За жишээлбэл одоо боксчд алдартай Мухаммад Али ч Майк Тайсон энтрийг гаднаас харах юм бол амар жижигхэн цохилт хийж байгаа юм шиг харагдсан хэрнээ яг ингээд нөгөө нэг нокаутанд оруулаад маш тийм хүчтэй тийм цохилт хийж чаддаг юм л дээ. Тэгээ гаднаас нь харахад тэр хүн ерөөсөө аюу төвөггүй хийж байгаа юм шиг харагддаг. Энэ бол яг жинхэнэ тухайн урлагийнхаа мастер болсон хүмүүсийн хийж чаддаг зүйл юм аа. Тэгэхээр ер нь ингээд альва зүйлийг хийхэд олон мэх ч юм уу олон арга сурна гэхээс илүү цөөхөн хитэн мэх арга дээрээ төвлөрөөд тухайн зүйлийнхаа мөн чанар зарчмыг нь ойлгож тэр зүйлээ төгс хийж чадах юм бол тэр зарчим мөн чанараа ашиглаад өөр мэхүүд сурахч гэсэн хамаагүй амархан болчихно гэж ингэж тайлбарлаж байгаамаа. За тэгээд одоо спортоор ялангуяа хичээлж байхад одоо бие физиологийн л бэлтгэл сургалт хэрэгтэй юм шиг харагдаад. Гэхдээ яг үнэндээ оюун санааны бэлтгэл сургалт бас маш их хэрэгтэй байдаг. Тухайн хүн одоо бие бэлтээ тахаасаа илүүтэй бие бэлтгэхээс гадна оюун ухаандаа бас ингээд хийх байгаа арга мэхээ төсөөлөөд visualize хийн гэдэг ч бүр нүдэндээ харагдаж байгаа юм шиг төсөөлөөд тэгж төсөөлөх үед бас ингээд булчин бас хажуугаар нь давхар ажилдаг. Тарих бас ингээд давхар яг тэр спортыг мэхийг хийж байгаа юм шигээр ажилт юм байна л да. Тэгээд яг ингэж өөрийгөө оюун санаагаа тасгалжуулах нь маш чухал байдаг. Ихэнх хүн энийг оюун санааны тасгалжуулалтыг мартчихад идэг. Тэгээд тажигаар хичээлж байхдаа Жош бол ингээд хамгийн анхныхаа улсын аврагт оролцохоо хэдхэн 7 хоногийн өмнө том гэмтэл авдаг. Баруун гараа хугалдаг тий. Тэгээд эмч үзээд чи тэмцээнд орох боломжгүй, энэ бол маш том бэртэл байна гэж хэлсэн. Тэгээд Жош болохоор за би баруун гараа ашиглахгүйгээр тэгвэл бэлтгэл сургалт хийгээд үзье. Тэгээ би баруун гараагт ашиглахгүй. Тэгтээ би ингээд өөрийгөө сорж үзмээр ингээд тэгээд бэлтгэлээ хийсэрлээсэн. Тэгтээ хийхдээ болохоор зөвхөн зүүн гараа ашиглаад баруун гараа хоёр гараа ашиглаж байгаа хүний эсрэг зүүн гараа зөвхөн ашиглаад хамгаалж довтолж энэ мэхүүдийг хийж болдсон байх уу гэж туршиж үзсэн. Тэгээ гайхалтай нь болоод тэгээд бүр яалж болдог. Ганцхан гараараа хоёр гараа ашиглаж байгаа хүнтэй тулдаж болдог гэдгийг ойлгоод бүр маш гайхсан. Тэгээд баруун гараа ашиглахгүй байгаа ч гэсэн дотроо нөгөө visualize хийгээд баруун гараа ашиглаж байгаа юм шигээр байнга оюун санаагаараа ингэ тасгалжуулт хийгээд баруун гарынхаа булчинг байнга ингээд дотроо төсөөлж тасгалжуулдаг байсан гэж байгаа юм л да. Тэгээд тэмцээн болохоос 4 хоногийн өмнө
нөгөө баруун гарныхын гипсийг нь авсан чинь эмч бүр нүдэндээ итгээгүй яаж ингэж идгэж чадваа гэдэг. Тэгээд Жош бол мэдээж улсын аврагтаа 2 гараа хоёулангийн ашиглаад төрүүлсэн. Тэгээд энэ бэртлээс юу гэж ойлгосон бэ гэхээр спорт ч байна уу юу ч байна уу те чи дутагдaltaй талаа ерөөсөө дутагдал гэж хүлээж болохгүй. Тэр бэрхшээл гай зовлон чинь чам давуу талаар ашиглагдаж болно. Чи тийм бэртэл авцсан байхад ч гэсэн дотор оюун санааныхаа бэлтгэлийг хийж болно. Эсвэл тухайн хэсгээ ашиглахгүйгээр бэлтгэл сургалт хийгээд үзчих юм бол чи бусад хэсгээ илүү хүчрхэгжүүлэх юм те тэгэх боломжтой. Зарим спортын тамирчид бол зориуд одоо нөгөө нэг зөвхөн баруун хэсэг нь хүчтэй бол зориуд бэлтгэл сургалтаа зүүн хэсгээ ашиглаж хийдэг ч юм уу тийм тохиолдлууд байдаг те. Тэгэхээр заавал юм бэлтгэлийн төлөв авахыг хүлээлгүйгээр зохиомлоор тийм орчинг үүсгэж спортын мастерууд, урлагийн мастерууд бол бүх бие ингэж бэлтгэл сургалт бэлэн байдалд ингэж сорьдөг юм тухтай бүсээсээ гарддаг юм гэж тайлбарсан байнамаа. За тэгээд түрүүн бас хэлжсэн одоо Жош бол ингээд альва зүйлийг альва мэхийг өөрийн юм шиг ингэж эзэмшигтэй бүр ингээд уг үндэс зарчмыг ингэж суралцахад нь маш их ач холбогдол өгдөг байсан. Яагаад тэгэхээр тэр одоо уг үндэс зарчмыг ингээд сураад тухайн мэхийг өөрийн болгоод авчгаар тэр нь ингээд чи бодохгүй байсан ч гэсэн автоматар хийж чаддаг болчтой юм байна л да. Нөгөө subconsciously буюу дотоод тухамсараараа ингээд хийж чаддаг болчтой. Тэгээд ирэхээр яадаг вэ гэхээр зорилготойгоор бодож байгаа тархины чи хэсэг чинь чөлөөлөгдөө тэр хэсэг чи илүү тийм бүтээлч хэсэг рүүгээ ажиллаад одоо жишээлбэл шатрын мастерууд шатар дээр байгаа 32 төрлийн нүүдэл тус бүрчлээ ингээд тооцоолом за энийг нүүстэй дараа энийг гэд нүүдгүй уг нь бол угаас тийм биш те. Яагаад тэгэхээр тэр хүмүүс чинь ингээд асар олон удаа тоглоод за стратегээр юмнуудыг ингээд бодож сурцсан байдаг асар богино хугацаанд тэр стратегиудын хооронд нөгөө дотоод тухамсараараа тооцоолон бодоод шийдвэр гаргах чадвартай байдаг. Тэгэхээр тэр яаж би болж байгаа гэхээр маш олон удаа ингээд бэлтгэл сургалт хийгээд тэр стратегиудыг ингээд бидээ шингээгээд өөрийн болгоод авцсан байгаа болохоор зориудаар бодохгүй байсан ч гэсэн баг ингээд мэдрээд автоматар тэгж тооцоолон бодолт хийгээд байгаамаа. Тийм одоо альва зүйлийг эзэмшин мастер хийн гэдэг бол тэгж одоо бодохгүйгээр автоматар ингэж тэр тухайн мих байна уу нүүдэл байна уу тэр зүйлийг хийж чаддаг болтлоо эзэмшиг хэлээд байгаамаа. Тэгсэн тохиолдолд чиний ингээд бүтээлчээр бодох тархины чинь хэсэг төвлөрөх чадвартай болоо бараг ингээд одоо цаг хугацаа маш удаанаар явж байгаа юм шиг зүгээр юмыг тэгж харж чаддаг болт юм аа гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд өмнө нь ч гэсэн нөгөө Ивантай барилдаж явах үед ингээд айлчмаар эхэндээ бол юу болоод байгаа ерөөсөө мэддэхгүй л өнгөрдөг байсан. Сүүлдээ ингээд цаг хугацаа бүр ингээд удаашраад гарын цохилт нь хаашаа ирж байгаа нь хүртэл ингээд харагддаг болсон гэж байгаа байхгүй. Тэр яагаад гэж байгаа гэхээр бүр мэх нь ингээд өөрийн болоод Жоши хувьд тэгээд яг тэр бүтээлч тархиныхаа хэсэг нь одоо анхаарлаа бүх потенциалаа ингээд зарцуулаад ажиллаж чадж байгаа болохоор бүр цаг хугацааг тийм детайлаар тийм одоо slow motion-аар ингээд анзаарч чаддаг болсон гэж байгаа. Тэгэхээр тархи бас маш их тийм потенциалтай агуу зүйл байдаг гэдгийг бас Жош энэчнээс харж болохоор байна. За тэгээд энэ хэсгийн хамгийн сүүлийнхэн сэтгэлээр болохоор Жош одоо өрсөлдөгчтэйгээ тийм одоо тулддаг тийм спортын хувьд өрсөлдөгчийнхөө бүх одоо үйлдэлийг ингээд ажиглаад энэ хүн ямар характертай хүн бэлээ, ямар тохиолдолд ямар ягц үзүүлдэг вэ гэдгийг бүгдийг ингээд ажиглах юм бол тэр нь ингээд тэр спорт арга мэгтээр нь аягүй харагддаг юм аа. Тэгээд Жош бол тайчи дээр ч гэсэн одоо шатар дээр ч гэсэн өрсөлдөгчийнхөө нүдний цавчаанаас хүртэл ямар нэгэн мессежийг олж авч чаддаг гэсэн гэж байгаа байхгүй юу. Нүд цавчах гэдэг чинь тухайн хүн ингээд санаагаа өөрчлөх магадлал бас өндөр байд юм л та. Тэгэхээр хизээ нүдээ цавчих нь гэдгийг хүртэл ингээд анзаарч чаддаг. Тэрийг ингээд өөртөө ашигтайгаар эргүүлж чаддаг. Эсвэргээрээ өөрийнхөө ингээд нүүрний хувирлыг шууд гарангуудаа одоо тэр нүүрний хувирлаас нь эсрэг талынх нь хүн ингээд ямар нэгэн мессеж аваа тэгэхээр зориуд өөрийнхөө нүүрний хувирлаар нөгөө хүнийхээ үйлдэлийг манипуляц хийгээд тоглолтыг ингээд
өөрийнхөө хүснээр удирдан жолооддаг тиймэрхүү нарийн зүйлсүүд ч гэсэн хийдэг байсан. Тэгэхээр бас одоо өөрийн болон бусдын үйл хөдлөл нүүрний хувирал энтрээс бол маш их зүйл уншигддаг. Энэ бол бас спортод мастер болцсон байгаа хүмүүсийн ашигладаг арга техник шүү гэж хэлээд ерөөхдөө 2 дугаар бүлэг дуусж байгаа юм аа. За тэгээд хамгийн сүүлийн бүлгийг тэгээд тойр хуваагаад ярья. За тэгээд ерөөхдөө одоо энэ дээр болохоор хамгийн эхлэхдээ бол power of presence буюу одоо байнга бэлэн байхын одоо хүч чадал гэж юм. Тэг ямар нэг байнга одоодоо байх гэдгийг ямар чухал гэдгийг нь бол ярьж хэлсэн байгаа юм л да. Josh Waitzkes 2005 онд Амазоны тэр jungle руу ширэнгэн ойлоо автагаа найзтайгаа экспедицээр явдаг. За тэгээд тухайд тэнцээ байж хата нэгэн түүхийг сонссон. Тэр нь болохоор Амазоны ширэнгэд бол мэдээж ширэн болонгууд ялангуяа орой болонгууд угаас ганцаараа хинж хизээч явдггүй учир нь их юм бол тэнцээ шар ирвэстэй ягуар байдаг. Тэгээд хэрвээ ягуартай тарах юм бол тэр ирвэстэй тарах юм бол угаас амьд гарсан хүн байдаггүй. Тэгээд ер нь тийм болохоор хичнээн насаараа Амазоны одоо ширэнгээ төрж өссөн ч гэсэн тийшээ явдаггүй гэдэг тийм түүхийг сонсч ирсэн. За тэгээд нэг залуугийн Амазоны ширэнгээ төрж өссөн нэг залуу ингээд байн ганцаар явдаг гэсэн юм байл да. Тэрүүгээр алдартай. За тэгээд бүрэнхий болж яхад орой нэлээд болцсон байхад нь яг буцаж ирэхтэн тэр харанхуй болж байгааг нь таараад тэгээд тэгсэн чинь ингээд үнэрлдэг ягуарыг ингээд ойрхон ирж байгааг нь үнэрлдэг чимээг нь сонсдог бүр ингээд тэнд бүр ингээд тэр жангл төрж өссөн хүмүүс гэдэг чинь бүр ингээд тэр ширэнгээ ойгоор амьсгалд юм байна л да бүр ингээд нэг хэсэг нь болцсон. Тэгээд яг өөрт нь ойрхон ирж байгааг нь мэдэрч байгаа байхгүй. Тэгээд мэдрэнгүүд тухайн хүн бол яг тэр моментдоо яг ингээд бэлэн тухайн одоо мөчтөө амьд байх бүх зүйлээ төлөвлөх шаардлагатай болж байгаа. За тэгээд тэр хүн яасан мэглээ мэдрээд тэгээд ингээд нүднүүдээрээ ягуарыг ингээд хараад их өөдөөс харсан. Ойролцоогоор нэг 20 м-ийн цаан ч юм аа тэгэнгүүт нэг хутгаа гарч өөр ямар ч зүйлгүй байсан ойлгож байгаа байхгүй. Ягуар ирээд нэг л өөр дээр нь үсрэх юм бол өөрт нь ганцхан л боломж байгаа. Тийм учраас яг одоо тэр төвлөрөөд яг энэ бүх зүйлээ бэлэн байх хэрэгтэй маань. Тэгээд ингээд хутга мутгаа ингээд оролдоол 10 минут болоод тэгээд хажууд талаа модонд чимээ өгөөд тэгэнгүүт нэг хойроо авид тасхныхан хүмүүс болохоор аяр тулгарлаа гэдэг тийм дохой байдаг юм байна. Тэрийг амжиж өгсөн. За тэгээд дахиад нэг 20 минут нөгөө хүмүүс иртэл тэр ягуартай ингээд нүур тулаад байж байгаа байхгүй юу. Тэгээд хэрвээ тэн дээр нэг л мөчөд нэг л секундэд нүдээс салгах ч юм уу ягуараас нүдээс салгасан бол ягуар бол маш хурдтай маш том амьтаа учраас ирээл ганцхан секунд л ингээд ерөөсөө тэр ирвэст бол хангалттайгаар ирээд амнасаа тэр залууг бол авах боломжтой байсан. Тийм учраас яаж тэгэж удаан хугацаанд маш төвлөрч сурсан бэ? Яаж тэр байгаадаа байсан бэ гэдгийг бол тэр түүхийг сонсож агаад Josh Waitzkes ингээд бодож байгаа юм л да. Энэ бол яах аргагүй ердийн одоо дундаж төвшний одоо мэрэгжлийн хүн болон маш топ төвшний хамгийн өндөр төвшний мэрэгжлийн хүн хоёрын хооронд байдаг ялгаа юм аа. Тэр нь болохоор ямар ч зүйлд ямар ч нөхцөлд толгоогоо сэргийг байх. За тэгээд тухайн мөчтэй байх бүр хичнээн маш олон төрлийн дарамт ч юм уу одоо прешэр ирж яхад ч гэсэн тухайн мөчтэй яг зүйлдээ төвлөж чадах ингээд соргог оюунаар ингэж бүгдийг харж амгалан тайван ухаанаар харж чадах гэдэг зүйл бол топ болон ердийн хүмүүсийг хоорондын ялгаа юм аа гэдгийг бол эндээс харсан ба. Түрүүний нэг ягуартай залгаа болохоор тэгээд амьд гарсан 20 минут нэг ягуартай ингэж би нүднүүдээр ширч байгаа. Тэгээд тасхных хүмүүс ирээд тэгээд амьд гарсан байгаа. За тэгтээ энэ бол бүх төрлийн спорт бас бэлэмшхэн шатарч байна шүү дээ. Саяжиж биш. Жишээлбэл ялангуяа өөрөө ганцаараа хийдэг зүйлээ тухайлбал гэх юм бол юм бичдэг хүмүүс, зохиолчд байна, уран зураг байна, шинжлэх ухааны хүмүүс байна. Ямар нэгэн зүйлийг шин зүйлийг сурахад ямар ч тийм байнга тэр зүйлдээ төвлөрөх гэдэг тэр зүйл бол маш чухал зүйл байдаг. Тэгэхээр эндээс л нэг сурах урлагийн бас нэг том түлхүүр нь байдаг юм аа. Үүнийг одоо хийж сурахын тулд өдөр тутмынхаа амьдралд энэхүү одоо шин чанаруудыг яаж зүйлээр төвлөрөх болох вэ? Төвлөрдөг яаж байнга бэлэн байх вэ гэдгийг болохоор өдөр тутмынхаа амьдралд яг нэвтэрж оруулах шаардлагатай байдаг. За тэгээд ингээд энэ шиг ингээд харангуй энэ болохоор нэг төрлийн болохоор zone буюу одоо бүсэнд орчиж байгаа юм л да. Тэр нь болохоор дараагийн бүлэг дээр тайлбарлах searching for the zone гэдэг тий. Тэгэхээр
шатар дээрээ ч гэсэн шатрын тэмцээн дээр ч гэсэн төрөнд нөгөө хэлжсэн гадна талын иргэн хүрээлэн байгаа орчноос нь болоод ямар нэгэн одоо өөрчлөлтүүд Josh Watson тулгарангууд нөгөө өөрийнхөө зоон буюу төвлөрч байгаа дээр бүс рүүгээ орж чадахгүй. Тэгээд тэрнээсээ бол ерөөсөө сайн тоглож чаддаггүй байсан тий. Тэгэнгүүт ингээд нөгөө амар чанга ингээд бүр хамаг бие ингэж жагаад бүр амар төвлөрөх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд тэгж маш хүчтэй төвлөрөнгүүд эсрэгээрээ юу болсон бэ гэхээр ядардаг болж байгаа. Сүүл рүүгээ нөгөө тоглоомынхаа шатар ч юм уу тажига сүүлийн мөч хүртэл ингээд явж чадгаа болчихж байгаа. Ерөөдөө нөгөө ойрын зайныг үйлдэл хийгээд байна гэсэн үг байхгүй юу? Гэтэл нөгөө нэг удаан хугацаанд тоглох 9-10 цаг тоглох тэр шатрын тэмцээн чинь марафон буюу холын зайныг үйлдэх байхгүй. Холын зайныг үйлдэхэд тэр удаан гүйж байгаа хүн чинь хамаг нөгөө анхаалаа төлөвлөлөөд ойрын зайныг үйлдэх хийгээд байгаа юм бол эхний хэсэгт л ядарчиж байгаа. Тэгээд ерөөсөө цаашдаа юу ч хийж чадгаа болчих ядраад. За тэгвэл яаж энэ зооныг олох юм бэ? Тэгвэл ингээд зоноос ингээд нэг гараад нэг ороод нэг гараад нэг орно гэдэг чинь харин зөв арга юм биш үү гэдэг үл эндээс олж харсан. Түүнийг харахын тулд юу хийсэн бэ гэхээр Америк нэгдсэн улсын энэ Флорида мужийн Орландо гэдэг хотод болохоор Human Performance Institute гэдэг байт юм л. Тэр нь болохоор юу вэ гэхээр ерөөхдөө хүнийг яаж илүү сайн гүйцэтгэлтэй болгох вэ? Яаж илүү хүч чадлаа гаргах вэ? Хүн л юм чинь ямар нэгэн байдлаар хүний бие махбод болон оюун санаагаар хийж үзүүлээ хэрхэн сайжруулах вэ гэдэг судалгааны төв байт юм байна. За энэ тэгээ судалгааны төвд нь болохоор ерөөдөө өндөр тийм том лигт амьдаг тамирчид ч юм уу тий оюун санаагаа ажилуулдаг эрдэмтэд ч гэдэг юм уу олимпийн тамирчид гих мэтлэн ерөөсөө л тэр ямар нэгэн зүйлийн бүр топ тий хамгийн дээд түвшинд юм хийж байгаа тэндээсээ жоохон ч гэсэн миллиметрийн ч гэсэн сайжруулалт хийе гэж байгаа хүмүүс ирж ихвчлэн зөвлөгөө авдаг энэ судалгаанд нь оролцдог тийм газар байсан. За тэгээд Josh Watson болохоор энэ дээр ороод би яаж төвлөрдөг болох вэ? Төвлөрч байгаа юмнээсээ ядраад ингээд болох болчихж байгаа байхгүй. Тэгээд хүн дээр очиж судалгаан дээр нь харсан чинь ажигласан чинь юу байсан бэ гэхээр хэцүү шатрын тоглолтын дунд болохоор хэцүү нүүдэл төр ирэнгүүт 20 минут ингээд бүр амар анхаарал төвлөрөөд хэцүү болчихж байгаа. Тэнгүүд амархан нүүдэл ирэнгүүт 5 минут гис хийгээд хийгээ явчихдаг. Тэгээ тэр хоёрын хооронд болохоор ерөөсөд амралт авчихдаггүй гэх ингэж анзаарсан өөрийнхөө тоглолтод. Тэгээ энэ юу гэдэг вүлээр стресс болон стресснээсээ буцаж гарах гэдэг тийм үе шатыг удаан хугацааны тоглолтын тунд байнга хийх хэрэгтэй. Ямар ч тамирчин буцаагаад ямар ч тамирчин ч юм уу мэргэжлийн хүмүүс энэхүү стресс рүүгээ орох стресснээс буцаж гарах гэдэг зүйлийг бол байнга хийж сайн хийж сурсан байх хэрэгтэй болдог. Энэ нөгөө талаас олоо нэг зөөн рүүгээ орох тэр нэг төвлөрч байгаа бүс рүүгээ орох тэрнээсээ гараад тэрнээсээ төр зүр амрах тий төвлөрөөд буцаад амрах гэдэг тэр зүйлийг ингэж ээлжиж сурах хэрэгтэй маа гэдэг зүйлийг нь анхаарч байгаа юм л да. Тэгэнгүүт энэхүү зүйлийг сэтгэл зүйн хувьд хийж чаддаг болохын тулд бие махбод ч гэсэн хоорондоо холбоотой байд юм байна. Тэгэхээр бие махбод болон сэтгэл зүйн хоорондоо холбоог ашиглаад эхлээд биеэр энэ тэр зүйлүүдийг хийж сурах хэрэгтэй байна гэдгийг бол олж мэдсэн энэ институтээс. За тэгээд ямар нэгэн интервал тренинг гэж байдаг шүү дээ. Тийм интервалтай одоо нэг бие махбодын дасгал хийж тухайлбал гэх юм бол одоо юу гэдэг 8-аар 3 удаа хийх тий. Тэгэнгүүт 8 удаа тэр дасгалыг хийчээд нэг хэсэг 1 минут амраад за тэгээ тэрийг 3 удаа давтах. Тэшил биеийн хүчний дасгал хийж байгаа юм л тий. За тэгвэл ямар усанд сэлэх байх юм бол ингээд бүр 20 минут зогсохгүй ингээд бүр хөтлөө сэлэх биш. Эсрэгээр өөрийнхөө хамгийн чадах тий ядархааргүй байх хэрнээс хамгийн чадах тэр төвшинлөө пуш хийгээд тэрийг нэг 5 минут сэлээд 1 минут 2 минут амрах. Дахиад 5 минут сэлээд 1 минут амрах. Үйлтэн дээр ч гэсэн байдаг. 1 км амар чанга хурдан гүйж агаад 2 минут амраад зөөлөнгөх. Буцаад гүйж агаад амрах. Тэрийг болохоор ерөөхдөө хэлж байгаа юм интервал тренинг. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг бие махбодороо байнга хэрэгжилж эхэлсэн. За медитейшн ч юм уу те бясалгал бас хийж болно. Гэт яг ингээд бясалгалдаа суугаад 5 минут суугаад буцаад болгочдөг юм тий. Бясалгал бас нэг төрлийн нөхөө оюун санааг нь тэр нөгөө нэг стресséнд ороод буцаж гарахад энэ бол айгүй хэрэгтэй бас үйлдэлүүд нэг юм л. Тэгэхээр өөрийнхөө ямар нэгэн дуртай тэр спорт ч юм уу бие хөдлөлтөөр тэр зүйлээр өөрийгөө ингэж бэлтэж болох юм байна. Тэгэнгүүт удаан хугацааны шатарч гэдэг юм уу одоо тайчи дээр гарч байгаа тэр зүйлэн дээр стресст ороод ингээд амар зөөнлөг орчоод тэр чинь айгүй хэцүү зүйл байхгүй. Орчоод буцаад тэндээсээ амс хийх хэрэгтэй. Тэгэж recovery буюу стресснээс гарах нь удаан хугацаанд маш сайн тоглох тэгээд өндөр түвшинд хүрэх
хамгийн бас түлхүүр болдгийг нь болохоор ойлгосон байгаа. Тэгэхээр тэгэнгүүт дараачийн асуулт болохоор энэ зөөн лүгээ тэгвэл яаж орох юм бэ гэл нэгтэй клик гэл ингээл очих хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгвэл тэрэн лугаа яаж орох юм бэ гэдгийг нь болохоор дараагийн бүлэгт. За тэгвэл энэ нөгөө нэг зөөн лүгээ дээр төвлөрөх амар ингэж төвлөрөх тэр зөөн лугаа яаж орох вэ? За өөрийнх нь хувьд болохоор нэг зүйл тохиолдсон болохоор шатрын үед болохоор өөртний юм рутин бол байцсан юм байна л да. Байнга гээд хийдэг алхамтай яг том тэнцвэрийн өмнө хийдэг хитэн зүйл нь тодорхой болсон. Тэр нь ойролцоогоор нэг цаг ч юм уу ингээл эхлээл ингээл жоохоо юм идэл те. За тэгэл тэнцэнэ медитейшн юу хийгээд бясалгалаа хийгээл. За тэгээд нэг жоохон хөгжим сонсоол ингээл нөгөө тамирчид ч гэсэн яг хийдэг штэ. Яг нөгөө нэг тоглолт эхлэхийнхаа өмнө яг хөгжим сонссон те өөрийнхөө ингээд яг төвлөрөөд би одоо яг тоглолт эхлэх чинь ингээд өөр бие бэлддэг оюун санаагаа бэлддэг тэр үед яг тэрнтэй адилхан шатрын үед бол ингээд хийгээд болчихж байгаа. Гэтэл нөгөө нэг тайчигийн хувьд ингээд хийжсэн нь болохоор олон улсын тэмцээнд очингууд нэг цагийн хуваар нь аягүй сони юм байна л да. Яг тедэн цагаас гээд цагийн хуваар байхгүй 5 минутын байнга зарлал сонсож байгаа хэрэгтэй. Нэрэн дуудах юм бол 5 минутын турш дэвжээнд очиод тоглох хэрэгтэй. Тэгээ байжсэн чи өөрөө болохоор за би өглөө болчих байх гэж бол тэгээд ингээд бэлэн болчоод ингээд өөрийнхөө рутин нь болохоор бүтэн цагийн рутин байсан. За тэгээд цагийнхаа рутинийг ингээд бэлтжил. За би одоо өглөө юм чинь 10 мараа гэж дуусчих байх гэж удаад байжсэн. Нэр нь ерөөсөө дуудагдахгүй. Сүүл рүү өлсөөд нөө рутинээсээ гараад 12 цаг болоод тэгсэн чинь нэр нь одоо хүртэл дуудагдахгүй. Юу болоод байна гэд хэлж мэдэхгүйгээс нэглгүй Тайван тэмцээн болж байсан. Тэгээд бүр сүүл рүүгээ айгүй өсөд тэгсэн чинь 12 цагийн үед өдрийн хоол өгсөн юм л да амар юм тостой жоохон махтай хоол. Нөгөө нөөч өссөн bis одоо би хизээ гарахаа мэдгүй юм чинь өссөж тэмцээнд орж яснаас хоолоо идчихгээд тэгээд хоолоо идчихэд байжсэн чинь 15 минутын дараа нөгөөх нь дүнгиж идэж тусныхан дараа нэр нь дуудагдчих жоохгүй юу. Тэгээд нөгөө чинь бэлтгэл нь байхгүй 5 минут дээр бэлэн болох хэрэгтэй байтал өөрийнх нь рутин 1 цагийн рутинээс бэлэн болоогүй хоол нь ингээд бүр аман дээр нь ингээд тулцсан тостой хоол. Тэгээд нөгөө нэг тэмцээнд ороод угаасаа хожигдчих юм л да. Тэгээд эндээс юу гэж бодсон бэхээр тэр бэлэн болох тэр зоондоо орох төвлөрсөн тэр зоондоо орох гэдэг зүйлийг маш хурдтай хийх хэрэгтэй байна гэдгийг бол ингэж өөрөө ойлгосон маа. Тэгээд энэ л ингэж явлан тренэлж эхэлдэг. За тэгээд ердийн хүмүүс одоо юу хийж болох вэ гэх юм бол анх шууд зөөндөө орох гэхээсээ илүү ямар үед юу хийж явах та тийм төвлөрөөд бүр ингээ флоу болоод хамаг анхаарал чинь төвлөрөөд сайн айгүй гоё байдаг вэ гэдгийг хамгийн эхлээд ол гэж байгаа. Энд ч болохоор Жоши нэг найз нэс юм байна Дэнэс гээд тэр хүн болохоор хизээ тийм төвлөрсөн зүйлд ордог вэ гэхлээр хүүхдтэйгээ бөмбөг ингээд бейсболын бөмбөг шидэж явахдаа тийм айгүй гоё тий төвлөрөөд ингээд зөвхөн тэрийг л боддог зөвхөн бөмбөгөнд төвлөрдөг гэсэн юм. Тэгэнгүүт Жош ингээд зөвлөсөн. За тэгвэл бөмбөг шидэж эхлэхээс өмнө 1 цагийн өмнө энэ рутиныг хийж эхлэе. За тэр рутин юу болсон бэ гэхлээр 10 минутанд жижигхэн хоол идэхтэй тэр зүйлтэй бэлтгэнд бол за тэгээ 15 минут бясалгал хийгээд тэгээ дараа нь 10 минут сонголт хийгээд тэгээд 10 минут өөрийнхөө дуртай хөгжмийг сонсоод за ингээд 1 цаг болчихж байгаа. За тэгээд тэрнийхээ дараа бөмбөгөө тоглолт хий. Тэгэнгүүт энэ рутин болохоор юу оюун санаанд хилээд өгөж байгаа гэхлээр энэ рутин эхлэнгүүт төгсгөлд нь хамгийн төсөлд нь гой нөгөө төвлөрдөг мөчч эхэлт юм шүү гэдэг ийм одоо нэг habit буюу дадал зуршлыг бий болгож байгаа юм л да. За тэгээд энэ бүтэн цагийн энэ рутин чинь яг ингээд байнга төвлөрдөг болтлоо ингээд бүр бие махбоч мэдээд рутин ингээл жоохон снакаа идэл бясалгаал эхлэнгүүт чинь би чинь цаанаасаа за би одоо 1 цагийн дараа төвлөрөх гэж байгаа юм шүү гэдэг автоматар мэддэг болж байгаа. Тим төвшөнд эренгүүтээ ирснийхаа дараа за рутинээсээ баг зэрэг өөрчлөн нөгөө нэг тоглоом бөмбөг шидгийнхээ оронд хиймээр байсан зүйлээ гол одоо шил энэ Денис гэдэг залуугийн хувьд болохоор чухал хуралд орохын өмнө л энэ рутиныг хэрэглэж чухал хуралдаа маш төвлөрмөр байсан учраас хийсэн байгаа. Тэгвэл нөө бөмбөг шидгийнхээ оронд чухал хурлаа авчирч байгаа. Гэх мэтлэн баг-багаар өөрчлөө сүүл рүүгээ нөгөө 1 цагийн рутин чинь 15 минутын рутин болж байгаа байхгүй юу? Тэрний үйлээр хоол идэхэ болцсон. Тэр өлссөн үгүй ерөөсө чухал дэвшилчж байгаа. Тэр хүнд нь тэгэнгүүт нь 5 минут медитейшн хийгээд 5 минут өөрийнхөө дуртай дуу сонсоод 5 минут жоох стретч хийгээд тэгэл гарангууд power тийм болж байгаа. Тэгэхээр энэ имерхүү байдлаар хүн ч гэсэн өөртөө ингэж сургаж болно. Сүүл рүүгээ Josh Waitzkin өөрийнхөө тайчигийн хувьд яасан бэ гэхлээр анх 6 минутын рутинтэй байсан. Сүүл рүүгээ тэрнийг багасгасаар баг-багаар багасгаар ингэ удаан хугацаанд ч олон жилийн турш баг-багаар тэр рутинаа багасгасараа тэр нь дараа нь ганцхан амьсгаа аваад гаргахад
дуусна. Тэгээд зөндөө ордог. Тийм болгочихж байгаа байхгүй. Тэгэл хизээч бэлэн хизээч юм хийгээд бэлэн хизээч шатар тоглоход бэлэн амьсгаа аваад гаргалаа шууд фокус. Тийм болтлоо бүр ингээд бэлтгэлсэн байгаа. Би яваад вау. Амар юм байна гэж бодсон. Тийм. За энэ дараа болохоор ер нь яаж одоо эмоц удирдах вэ? Заримдаа хүмүүс эмоцсондоо захирагдаад алдаа гаргадаг тий. Тэгээд хүмүүс эмоц хэрэггүй, эмошн хэрэггүй гэд түлхдэг. Гэтэл тэр эмоцоосоо зайлсхийгээд үгүйсэх юм бол эн чинь үр дүнгүй байдаг. Тэгээ эмоцтой захирагдахаас бараг үр дүнгүй байх тохиолдлууд байдаг. Хор уршигтай. Тэгэхээр яах хэрэгтэй гэхээр эмоцоо ажиглаад тэгээд байгаагаар нь хүлээж аваад тэгээд тэрийг ашиглаж сурах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээ зүйрлэгтэй болохоор чи ингээ хөл нүцгэн өргөстөө өстэй газар явж ийлаа гэж бодъё те. Тэгээд эмоцоосоо зугтаж байгаа хүмүүс яадаг вэ гэхээр яг л за алхахад хэцүү байгаа юм чинь явсан газар болгондоо цементэн зам барья да гэж байгаатай адилхан энэ бол үр дүнгүй бүтээмж муутай арга. Харин яах ёстой гэхээр чи сандал болоод өмсчих юм бол хаагурч гэсэн явж болно. Энэ бол хамаагүй үр дүнтэй арга. Тэрнтэй адилхан эмоцоо ингээд ойлгоод яаж ухаалгаар ашиглах вэ гэдэг дээр төвлөрөх хэрэгтэй гэж. Тэгэхээр эхлээд ойлгох хэрэгтэй байх нь те эмоц хаанаас гараад байгаа эмоц гэдгийг ойлгох хэрэгтэй. Жошийн хувьд ингээд багтаа шатар тоглож байхдаа одоо булхаацдаг ялангуяа нөгөө Оросын Америкт цаашлаар ирсэн шатар сайн тоглодог хүүхдүүд янз бүрийн арга хэрэглээл гэж булхаацдаг гэсэн юм л да. Бүр зарим нь ингээд ширээн доогоор өшгөлж хүртэлтэй нөгөө эсрэг тоглож байгаа хүмүүсийнхаа дургуйслыг хүргэж анхаарлыг сарниулдаг гэсэн юм чинь. Тэгээд тэр булхаацлыг нь хараад эхэндээ ингээд бүр амар ундууцаал тэр нь тоглолтод нь нөлөөлдөг байснаа. Сүүлдээ би яагаад зүр нуурлаад байгаа лээ гэж бодсноо. Энд чинь би эдрий шудраг бус үйл явдал ингээд уур үрээд байгаа гэснээр энийг одоо би өөрчилж чадахгүйгаас хойш тасан зогсох хэрэгтэй юм байна гэд. Ер нь бол ийм шудраг бус үйлдэлүүдэд бэлдэж хийсэн гэж байгаа юм л заа. Өшгөлийн бол одоо баг болтон те эсвэл арай хоолохоос онч гэдэг юм. Ингээд бэлдэж хийсэн. Энэтэй адилхан ямар нэгэн хүчтэй эмоц мэдрэгдэх юм бол яагаад би энэ эмоцийг мэдэрч байгаа лээ? Юунаас олж байгаа лээ гэдгийг шалтгаан нь болоод тэрнтэйгээ тасан зогсох гэж орлох хэрэгтэй. За хоёрт нь болохоор тэр эмоцийг хэрэгтэй үр бүтээмжтэй зүйлд нь ашиглах хэрэгтэй гэж байгаа юм л та. За ойрын жишээ гэх юм бол за бид нар ингээд эмэгтэй хүмүүс сандаа уур хүрээлтэй уурандаа авлал гэрээ цэвэрлжлээ гэдэг. Уураа гаргаж байгаа ингээс тэр уур гэдэг чинь бас нэг төрлийн энерги байхгүй. Тэр энергийг бас зөв зүйлд зарцуулах юм бол хэрэгтэй яг тийм ойрын жишээ гэл тийм байна. За энэ ном дээр гарсан жишээ гэх юм бол Майкл Жордан шиг тоглож байхдаа ингээд уурлахаараа тэрийг ингээд эсрэг тоглогчд руугаа ингээд хараал урсгах ч юм уу те ингээд ууртаа үг хэллэг ч юм уу тэгж гаргадаг гэсэн юм л те. Зориутаар яагаад тэгдэг вэ гэхээр тэгхийн бол нөгөө нэг эсрэг тоглогчдоо бас ингээд ундууслыг хүргээ те анхаарлыг нь өөр зүйл сарниулаад тоглолтыг өөртөө эргүүлэх тийм боломжтой байдаг. Тэгээд эсрэг багийн тоглогчд нь тэрийг сүлдээ анзаараад аль болох тэрэнд нь автахгүй байхыг хичээдэг байсан гэж. Бас тэр гараад байгаа эмоцийг тэр энергийг ямар үр бүтээмжтэй зүйл ашиглаж болох вэ гэж бод. Сүүлийн юу нь болохоор алхам нь болохоор за ямар эмоц мэдэрч байгаа үед би хамгийн үр бүтээмжтэй байдаг вэ гэж бодох нь л да. Тэгээд одоо тэр эмоц чинь заавал эерэг эмоц байх шаардлагагүй саяхан шиг уурсан үедээ ингээл гэрээ цэвэрлждэг ч юм уу те. Тиймэрхүү эмоц байсан ч болно. Тэгэхээр ямар эмоц мэдэрч байгаа үедээ гүн төвлөрөлд ороод үр бүтээмжтэй ажиллаж ийн вэ гэдгээ аюул сайн мэдчих юм бол дараагийн удаа тэр орчингоо зохиомлоор бий болгож болно те. За жишээлбэл ийм хурдан темптэй ай сонсоол тэгэл өөрийнхөө сайн тэгшээгэлдэг зоондоо ороод тэр эмоцоо ингээд гаргаж агаад тэр эмоцоор одоо дамжуулаад үр бүтээмжтэй ажиллах юм уу тиймэрхүү байдлаар ингээд зохиомлоор тэр эмоцийг бий болгох талаар ингээд өөртөөгөө ашигтайгаар ажиллах тал дээр эргүүлж болдгоо гэж. Хамгийн мундаг тэр суралцж байгаа зүйлээ төгсөрсөн хүмүүс гэдэг бол зүгээр нэг робот шиг арга мэх суралцаад машин шиг болцсон хүмүүс байдгүй маа. Тухайн зүйлдээ асар их дуртай тэр суралцж байгаа зүйлээрээ өөрийгөө илэрхийлж чаддаг, өөрийн өнгө аясыг тодорхойлж чаддаг тийм хүмүүс байд юм аа. Тэгээ түрүүн шатар дээр ч гэсэн ингээд агуу маструуд байсан бол энэ нүүдлийг яаж хийх үү гэж бодоод эхлэнгүүт өөрөө ингээд Жош бол өөрөө шатартаа жоохон дургу болоод
тэгээд ингээд өөрийнхөө стилээр тоглож чадгаа болоод тэгээд тайчи руу явж орсон байгаа юм л та. Тэгэхээр альва зүйлд ингээд дуртай байх те. Тэгээд тухайн зүйлдээ ингээд улам сайжрыг гэвэл өөрийн өнгө аяс, өөрийн стилээ бас алдахгүй байх хэрэгтэй. Тухайн суралцж байгаа зүйлээр өөрийгөө илэрхийлж чаддаг, тэндээ ач холбогдол өгөх хэрэгтэй. Одоо суралцгын урлагийг тэ энэ хүртэл ингээд хэд хэдэн чухал поинтыг нь базаад хэлэх юм бол альва зүйлийг сурахдаа жижиг гэлтгүү нэг аргад суралцсангуу тэр одоо арга мэхээрээ дамжуулаад гүн гүнзгий байгаа тэр зарчмыг нь ойлгох, суурай зөв тавих гэдэг бол айгүй чухлаа. Тэрнээс ч олон их сураал олон зүйл одоо хэлбэртэлт нь чухал биш, яг мөн чанар нь чухал. Олон удаа одоо тэр нэг аргадаа ингээд төвлөрөх явцдаа тэрийг ингээд мөн чанарыг нь өөрийн болгоод тэгээд тухайн суралцж байгаа зүйлээ өөрийн болгоод эхлэнгүүт тэр зүйлээ чи бодохгүйгээр хийж чаддаг болдог. Шууд ингээд автоматар хэдхэн секундын дотор асар их тооцоол зүйлийг мэдрээд хариулт үзүүлж чаддаг болдог. Тэр л бол ингээд жинхэнэ ингээд суралцах нууц байгаамаа. Тэгээд чи нэгэнт энийг сурах юм бол бусад өөр зүйлийг сурахад бол амархан болчихно. Тэгээд энэ зарчмаар бол би олон зүйлийг сурах боломжтой гэдгийг ойлгосон гэд. Тэгээд Жош Вайцгийн бол ингээд амьдралаараа харуулчлаа шүү дээ. Шатрын дэлхийн аварга болж үзлээ. Тэгээд дараа нь болохоор тайчигаар улсын 5 удаагийн аварга жил дараалан ингээд болж байгаа юм. Тэгээд эн чинь тайчигаар хичээллээд 5-6 жил болсон хүмүүртлөө ингээд шууд улсын аварга болоо. Тэгээд хамгийн сүүлд нь дэлхийн аварга болоод ерөнхийдөө за би ер нь бол болчлоо гэд. Тэгээ бас одоо бол Бразилийн жижигцүүгээр хичээлдэг. Нью-Йоркод өөрийн гэсэн жижигцгийн клубийн үүсгэн байгуулагч тийм хүн байт юм байна. Маш сонирхолтой байлаа. Альва зүйлийг мастер хийцэн хүний бичсэн бас ч гэж дэлхийд алдартай, шатрын ертөнцид алдартай, тайчигийн ертөнцид алдартай энэ хүний яг толгойд нь юу бодогдож явдаг, яаж энэ бүх зүйлийг үр дүнтэйгээр ингэж суралцсан, ямар бэрхшээлүүд тулгарч исэн. Одоо гаднаас нь харахад бас супер хүн гэж харагдахаар хүн энэ оргил төрхийн тулд бүр ямар их зүрх сэтгэлээ зориулж одоо хичээж ирсэн гэдгийг ингээд түүхийг уншихад бол маш сонирхолтой байлаа. Аргагүй энэ хүний тухай кино гарахад бол сонирхолтой байх нь аргагүй юм байна тий. Тэгээс киног нь олж үзье гэж бодсон. Би бас яриаг нь бас нэлээд тэнд очиж яриа идэм билээ. Тэгээд бас YouTube дээр бас бичлэг нь байлээ. Сонсож үзвэл бас зүгээр юм билээ. Тийм. Тэгэл амар айгүй стоик хүн байгааз бүр ингээд хий гэсэн бол хийдэг тэр. Тийм. Гэтэ бас өөрийгөө нэг гойдаад идэггүй надад таалагдсан. Ингээд яг дуртай байх гэдгийг аюу чухалчилдаг. Тий, яг зөв. Тийм. Тэгэл олон цаг давтаад идэг мөртлөө ерөөсөө акц гардгүй хүмүүс зөндөө идэг шүү дээ. Энэ хүн болохоор акц гараад байгаа байхгүй. Тэгээ акц гарч байгааг нь нууц нь болохоор яг тухайн зүйлдээ ингээд дурлаж хийх гүн мөн чанарт нь ингээд гүн гүнзгий автах яг л ингээд суралцгын зарчим гэдэг зүйлийг яг хөөсөөр агаал судлаар агаал ингээд ойлгосон л хүн байна л та тий. Тэгэл дахиад нэг mindset-ийн тухай тий growth mindset зэрэгэл гараад ирэнгүүт яхаар гувраг амар олон ном дээр хэлж байгаа болохоор манай сонсогчд одоо бүр мэдж байгаа байлгүй. Тэр амар чухал шүү. Тэр ерөөсөө ингээд хүний толгоон дотор юу адагдж байгаа тий энийг л ерөөсөө харуулж байгаа юм л та. Зя. Айгуу гоё ном байлуу. Тий таалагдсан. Тийм тэгээд энэ ном бол бас ч гэж гүнзгий ном байна тий. Нэг уншилтаар бас хэлчихсэн бүх гоё санааг нь авч тусгаж чадаагүй байж магадгүй. Угаасаа энэ үн чинь нөгөө нэг гүн ухааны чиглэлээр Колумбийн их сургуульд мөн сурч байсан. Ер нь бол гүн ухаан дуртай. Тэгээд яаж байгаа юмнууд ч гэсэн жоохон гүнзгий санагдсан. Нэг удаагийн уншилтаар ойлгочихж байгаа бол нэлээ IQ өндөртэй хүн хийж байгаа ажил байх тий. Битээр бол чадын явдаа ойлгосноо та нарт хүргэлээ. Тэгээд дахин унших юм бол бас гоё юм ойлгох байх гэж бодож байна. За тэгээд дугаараа өндөрлөхөөс өмнө спонсороо дурдъя. Think Pharma эрүүл амьдралын мэйн түгээцгээе. Эрүүл мэндийн чанарыг хэмлэгч подкастын ивент тэтгэгч Think Pharma. За тэгээд энэ удаагийн маань дугаар бас сонирхолтой ертөнцөөр та нарыг аялуулсан байх гэж найдаж байна тий. Таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Түр баяртай. За түр баяртай.